За өнөөдөр их сайхан өдөр болж байна. Монгол Улсын их сургууль дээр Америкийн нэгдсэн улсын засгийн газартай хамтраад англи хэл мэргэжлийн сургалтын төв үйл ажиллагаагаа нээж байна. За энэ ажлыг бас Монгол Улсын гадаад харилцааны яам 2024 онд Америкийн нэгдсэн улсын засгийн газарт бас санал тавьж гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлалын үеэр Америкийн төрийн нэрмжийн дарга Энтони Блинкен даахын саналыг тавьснаар энэ ажил хэрэгжсэн. За энэ албан ёсны айлчлал 2024 оны 7 дугаар сард болсон. За Америкийн нэгдсэн улсын төрийн нэрмжийн дарга Энтони Блинкен 7 хоногийн дараагаар буюу Монгол улсад хариу албан ёсны айлчлал хийх үеэрээ Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шийдвэрийг танилцуулж Монгол улс боловсролынхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр англи хэлийг албан ёсоор гадаад хэлний сургалтанд нэвтрүүлэхээр болсон энэ шийдвэрийг таатаагаар хүлээж авахын зэрэгцээ Америкийн нэгдсэн улсаас Монголын хүүхэд залуучуудыг Монголын англи хэлний багш нарыг шалгуулах, англи хэлний багш нар бэлтгэх энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. За энэ дэмжлэгээ Монгол Улсын их сургууль дээр сургалтын төв байгуулснаар илүү хүртээмжтэй, оновчтой болох юм байна гэдгийг эрхийн зэрэгцээ энэ англи хэлний төвийг, энэ сургалтын төвийг жилийн дотор маш хурдан зохион байгуулж энэ оны 3 дугаар сараас эхлээд үйл ажиллагаагаа эхлээд явж байна. За ингээд цаашдаа бид нэр англи хэлтэй орнуудын засгийн газруудад энэхүү санаачлагыг бол тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар бид нар Австрал, Канада, Индонез, Филиппин, энтхийн засгийн газартай англи хэлийг одоо манай багш нарыг бэлтгэх хүүхэд залуучуудыг, оюутнуудыг илүү богино хугацаанд чадваржуулах чиглэлээр бас яриа хэлцээнүүдийг үйлчлүүлээд хийж байна. Цаашдаа энэ төв дээр англи хэлтэй орнуудын засгийн газрууд бас хувь нэмрээ оруулахаас гадна тусдаа орон нутагт энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсүүдэд болсон сургалтын төвийг нээх ажиллагааг одоо зохион байгуулнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулахад таатай байна. Англи хэлний одоо мэргэжлийн төв нь болохоор зөвхөн одоо ихтэй сургууль тийм ээ боловсролын байгууллагууд зориулсан ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй харин одоо Монгол Улсын засгийн газар за түүн дотроо бол төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид болон англи хэлийг одоо сурах тийм хүсэлтэй хэн бүхэнд үйл ажиллагаа нээсэн ийм төв байх болно. Canada will be Канадын засгийн газар нь саяхан батлагдсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн салбарт ажиллах 5 сая долларын төслөөрөө дамжуулаад энэ төвд тодорхой хэмжээний дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэж бодож байна. Энэ төсөл нь бол мэргэжлийн сургалт үйлдвэрийн салбарын шинжилгээг дэмжиж багш нар сургалт, багш нар удирдлага бодлогуудыг нь одоо сайжруулахад зориулсан тийм төсөл байгаа маа. Монгол улсад хэрэгжсэн төслүүдийн бас нэг төсөл нь болохоор нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн самтай хамтраад 3 аймаг руу чиглэж ажилласан байгаа. Тэр 3 аймаг нь Сүхбаатар, Баян-Улхийг, Баян-Онгор гэсэн аймагуудад чиглэсэн 326 англи хэлний багш нарыг чадваржуулах хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн байгаа.